Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв хамаарлыг олох. Сургачгийн 49-өөс 51-р хуудас. Аливаа юмс үзэгдлийн хоорондын уялдаа холбоог тодруулах үйлдэлийг хамаарал олох гэнэ. Хамаарлыг олох чадвараа хөгжүүлснээр сурагч таны холбох асуудлыг өргөн хүрээнд харах чадвар дээшлэнэ. Энэхүү сэдвийн хүрээнд бүгдээрээ Африк твээр аялцгаая. Африк төв нь Америк твийн дараах 3 дахь том төв юм. Нийтдээ 56 улстай бөгөөд уг твийн нийт газар нутгийн 90% нь ойцол үлдсэн 10% нь хөдөө аж ахуйд тохиромжтой. Уг твд зан, арслан, анааш зэрэг олон төрөл зүйлийн ховор амьтад байдаг. Мөн 2000-аад төрөл зүйлийн загас байдаг. Тэгэхээр бүгдээрээ нэмэлт мэдээллийг интернетээс хайж олоорой. Дасгал 1. Хүмүүсийн юунд дуртайг нь тодорхойлж, ерөнхий шин чанарыг нь бичээрэй. Эхний дасгал: төрөө, гадил идэх дуртайж, усан үзмэнд дургүй. Нимбэгт дуртайж, далдуу модонд дургүй. Наран цэцэгт дуртайж, улаан сарнайд дургүй. Дэгдээхэнд дуртайж, бялзуухайнд дургүй. Тэгвэл төрөөгийн дуртай зүйл юу вэ? Бүгдээрээ шинж чанарыг нь тодорхойлж хэлье. Зүйтэй, шар өнгөнд дуртай. Дасгал 2. Зургуудыг ажиглаад ерөнхий шин чанарыг нь бичээрэй. Зурагт юу юуг дүрсэлсэн байна вэ? Мөн Африк хүмүүсийн амьдардаг суудсан найл юм болоо. Яагаад ийм суудсанд амьдардаг болохыг бүгдээрээ ярилцаарай. Зүйтэй, эдгээр нь бүгдээрээ хүний амьдардаг сууц. Африк хүмүүс уртсанд амьдардаг. Яагаад гэвэл халуун цаг үрийн онцлогт тохируулан уг сууцыг ашигладаг. Тэгвэл монголчууд яагаад эрт дээр үеэс гэрт амьдардаг байсныг аав ээжтэйгээ ярилцаарай. Дасгал 3. Даалгавар тус бүрд өгөгдсөн 2 үгийн тодорхойлтуудыг уншаад эдгээр зүйлсийн хооронд ямар хамаарал байгааг олж бичээрэй. Тэмээн хэрүүл: урт үзүүтэй, урт хөлтэй амьтан. Тэгвэл хаана амьдардаг илээ? Дараа нь анааш: урт үзүүтэй, урт хөлтэй, хурдан гүйдэг амьтан. Хаана амьдардаг илээ? Бүгдээрээ сайтар бодоорой. Бүгдээрээ одоо хамаарлыг нь олж бичье. Зүйтэй, тэмээн хэрүүл анааш нь Африк твд амьдардаг урт үзүүтэй, урт хөлтэй амьтад юм. Дасгал 4. Эдгээр зүйлсийн хооронд ямар хамаарлууд байгааг олж бичээрэй. Бүгдээрээ эхлээд өгөгдсөн зургуудаа сайтар харъя. Мод, хэрс, арслан. Тэгвэл хэрс маань юугаар хоололдог амьтан болоо. Мөн арслан маань юугаар хоололдог амьтан болоо. Бүгдээрээ нэмэлт мэдээллийг олж уншаарай. Зүйтэй, эргэх холбоо хамааралтай. Яагаад гэвэл ургамлыг өвсөн тижээлтэн идэнэ. Өвсөн тижээлтнийг махчин амьтан барьж иддэг. Харин махчин араатнууд үхээд сэг зэм нь газар чингдэг юм. Дасгал 6. Хэсэг тус бүрээс илүү зүгийг олж зур. Бусад үгс нь хоорондоо ямар хамааралтай байгааг тайлбарлаарай. Эхний дасгал: хэрс, ширэнгэн ой, тот, сармагчин, оцон шувуу. Оцон шувуу маань бусдаасаа ялгаатай. Яагаад гэвэл бусад амьтад нь бүгдээрээ Африк твд амьдардаг юм. 2 дахь дасгал: цагаан баавгай, яст мэлхий, усны өвхөр мэлхий. Бүгдээрээ эдгээр амьтдыг төсөөлье. Зүйтэй, мэлхийн бусдаасаа ялгаатай. Яагаад гэвэл бусд нь 2 үгээс бүтсэн байна. 3. Бар, аргал, дахиа, ирвэс, тах, бах, матар, анааш, аалз. Бүгдээрээ сайтар хараарай. Аль нь бусдаасаа ялгаатай вэ? Зүйтэй, ирвэс. Яагаад гэвэл бусд нь а их шиг орсон буюу эр үгс. Ирвэс маань эм үг учраас бусдаасаа ялгаатай. Сүүлийн даалгавар: гадил, нимбэг, туулай, наран цэцэг, дэгдэхээ. Туулай маань бусдаасаа ялгаатай. Яагаад гэвэл бусд нь бүгдээрээ шар өнгөтэй зүйлс байна. Өнөөдрийн хичээлд төвтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Баяртай.